Сайн бацгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн татаа сайхан марцгааж байна уу? Орон дулаан болж ургамал мод нахиалах цаг ойтсон энэ үед ногоон хөгжил ток шоу нэвтрүүлэг маань нийслэлийн ногоон байгууламжийн асуудлыг зориуд хүндэн ярилцах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн маш сайн санаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банкны судалгаагаар та бидний амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хот маань дэлхийд хамгийн бохирдолтой хотод тооцогдож байгаа шүү дээ. Тэгэхээр ногоон хөгжил ток шоу нэвтрүүлэг маань өнөөдөр сэтгүүлч Мөнхцөлийн сурвалжлагаар эхэлж байна. Ногоон хөгжил нэвтрүүлэг Монгол Улсын их сургуулийн 1-р байрны артлын цэцэрлэгт ирээд байна. За энэ цэцэрлэг өмнө нь нийтийн эзэмшлийн мэдээлэлд байсан. За харин 2008 онд Монгол Улсын их сургууль экологийн боловсрол олгох зорилгоор энэ цэцэрлэгийг өөрсдийнхөө эзэмшилд авсан байна. За ямар нэгэн байгууллага энэ цэцэрлэгийг өөрсдийнхөө эзэмшилд авсан нөхцөлд бол арчилгаа торлогоог маш сайн хийх ёстой байдаг. За тухайлбал үүний нэгэн сайн жишээ нь Шангрила зочид буудлын өмнөх цэцэрлэг юм а. За тэгвэл мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын их сургуулийн 1-р байрны артлын цэцэрлэгийн арчилгаа торлогоог сайн хийдэггүй гэж дүгнсэн байна. За тэгвэл Монгол Улсын их сургууль энэ цэцэрлэгийг бас яг зориултын дагуу ашиглаж хүлэмж байгуулах олон төрлийн ургамал тарих зэргээр сайн арчилгааг хийх үү? Энэ талаар орж тодорхойлцгаая. Аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байгаа талбайнхаа 70% барилга, харин үлдсэн 30% машины зогсоол ногоон байгууламж зэргийг байгуулж арчлах ёстой байна. За энэ талаар Монгол Улсын их сургуулийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч саяхан ажлаа авсан учраас мэдгүй гэсэн хариулт өгч ярилцлага өгөхөөс татгалзлаа. Тэгэхээр үзэгчдээ нийслэлд ногоон байгууламж муу байгаа бас нэгэн шалтгаан бол түүх соёлын дурсгалт газрын хамгаалтын бүсэд хууль зөрчин газар олгосон байт юм байна. За тухайлбал яг бидний энэ ард байгаа газар бол Богд хааны ордон музейн хамгаалтын бүс. За гэсэн ч энд бол One Thread гэх компани 2 барилга энд барьчихсан. За уул ёсондоо бол бас мод тарих зүлэгжүүлэх гээд Богд хааны ордон музейн ногоон байгууламж байх ёстой ийм газар байт юм байна. Одооны байдлаар бол бас газрын асуудал бол тодорхой биш зарим асуудал бий л дээ. Хаан улд дүүргийн 2008 оны хаан улд дүүргийн засаг даргын захирамжаар 1.6 га газар One Thread компанид олгочихсон ийм давхардлыг өгч яадаг. Энэ нийтлэлээр бол бид нэр зохих холбогдох газруудад асуудлаа тавьсан. Энэ асуудлаас шийдэгдэх шатанд л явж байгаа. Одоо ингээд 2 байшин байгаа шүү дээ. Энэ зураг дээр хүртэл харагдаж шүү дээ. Энэ 2 байшин чинь бол 2001 он гэхэд бол баригдсан байсан гэсэн ийм л мэдээлэлтэй байна. За баярлалаа найруулагч. Тэгэхээр саяхан та бүхэнд үзүүлсэн энэ сурвалжилт сэтгүүлч Мөнхцөлийн хийсэн сурвалжилга бол яг өнөөдрийн биднэрт нийслэл Улаанбаатар хотод маань ногоон байгууламжийг бий болгоход очиж байгаа зарим бодит хүндрэл бэрхшээлийг үзүүлэх гэж бид нар зориуд энийг авсан юм л да. Тэгэхээр би яг ажлаа аваад удаагүй байгаа ч гэсэн боломоо дарга бол нэлээд бас энэ талаар эрчтэй зоригтой ялтмуудыг хийх болов уу гэсэн ийм хүлээлт бол олон төмөнд бол байгаа. Ер нь үнэхээр нийслэл Улаанбаатар хотод маань ногоон байгууламж байгуулахын талбай маань хэр хүрэлцээтэй байна. Үнэхээр бүгдээрээ бусдын эзэмшилд байна уу? Та бүхэн энэ талаар бас яг бодиттой их сурвалжийг хэлэх үү? За хамгийн сүүлийн тоолохоор 2012 оны тоолохоор бол нийслэлийн ногоон байгууламж нийт эзэмшлийн талбай 306 га гэж тоологдсон байдаг. Энэ дээр нь бол яг 150 га нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай орцсон. Үлдсэн 202 га дээр нь бол 202 га байхаас одоо яг 50% нийт 50-51% нийтэд байх ёстой нийт эзэмшлийн талбай нь бол хувийн хвшлүүдэд газар олголт хийгдсэн байгаа судалгаа гарсан байгаа. Ер нь яг зарим янз янзын шалтгаануудыг хэлдэг л дээ эрдэмтэд судлаачид бол энэ талаар бол олон янзын саналуудыг хэлдэг. Газрын 8 гэдэг ч юм уу эсвэл аж ахуйн нэгж байгууллагад ер нь ногоон байгууламжийг байгуулах бий болгох тал дээр тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлага хүлээдэг үү гэдэг ч юм уу. Ер нь гол шалтгааныг та бүхэн бас юу гэж харж байна вэ? Манай доктор профессорын дарга бол доктор бол энэ дээр бас нэлээд тодорхой шалтгааныг хэлж болоо. Ийм юм би зүгээр товчхондоо хэлэхэд нийслэлийн энэ ногоон хөгжиллийн газартаа сүүлийн үед манай байгалийн балгасан нэлээд хамтарч ажиллаад бас зарим зүйлүүд үеийн жил 13 оноос хийгсэн юм төлөв. Энэ дээр ингээд аваад харахад яг сургууль цэцэрлэг яаслж юм. Яг тэрний талбай хэмжээнд нь хичнээн ногоон байгууламж барих боломж байна уу гэдгийг эхлээ хармаар юм шиг байна. Энийг бүр судалгаар нарийн гаргаж ирмээр юм шиг байна. Бодтойгоор. Дараа нь энэ Булмаа дарган ярьдаг шиг тэр ногоон байгууламж гээд ерөнхийдөө байхгүй болоод нийслэлийн төлөвлөлт
энэ төр буруугаас болцсон юм уу? Тэрнээс болоод байхгүй болцсон юмнуудыг за яг энэ дараагийн шатанд авч үзье. Ерөнхийдөө яг энэ жил аваад бид нэр хамтраад хийчих бодит боломж юу вэ? Хоёр дахь жишээ авъя. Нийслэл хот өнөөдөр 180 мянган айл хашаа ороотой амьдардаг гэдэг нөгөө судалгаа гарсан байгаа шүү дээ. За нэг хашаанда 2 айл гээд бодоход 90 мянган айл бол хашаа ороотой байгаа юм. Яг энэ хэмжээнд нь өөрсдөө нийслэлийн иргэд аваад энийг яг ногоон болгоё. Тэр илэгдээд алга болцсон зүйлгийн нэргээ сэргээ гээд үзэх юм бол бас нэг өөр талбай гарна да тийм ээ. Өөр таагаар. Тэгээ энэний хүрээнд бид нар бас судалгаа хамтраа хийж байгаа. За ингээд үнэхээр иргэд идэвхтэй санаачлал гаргах юм бол хамтраад энэ дээр төсөл хэрэгжүүлье. Тэр өөрсдийнхөө орчин ногоон бий болгоход, ногоон орчин болгоход боттой тусламж бид нар нийслэлийн зүгээс юу хийж чадах вэ? Өөрсдөө иргэд юу хийж чадах вэ? Гэдг дээр хамтраад бас төсөл хийж болмоор энэ дээр санаачтай ажиллаж болмоор юмнууд харагдаад байна. Ер нь та бас өөрөө нийслэлийн оршин суугчдын гэдэг утгаараа харахад ер нь манай Улаанбаатар хотод ногоон орчин хэр зэрэг хангалттай байна гэж та үздэг байна. Энэ ер нь одоо зүгээр шууд хэлэхэд бол энэ нийслэлийн орчин бол ногоон орчин гэж хэлэхэд төсөөлөхөд айгүй хэцүү болсон. Одоо бид нар өнөөдөр өглөө гараад гэрээсээ гараад ямар хэмжээний төгжрэлтэй орж яваад ажил амьдралдаа очиж гэнэ. Ямар хэмжээний талбай ногоон байх ёстой гэдгийг стандарт нь яаж эвдэгдсэн бэ гэдгийг бид билээхэн хэлээд өгч яг ингээд орчин өөрөө тодорхой байх юм. Тэгээ энэ дээр эргэлт боцолтгүй юм гаргахын тулд бид нар энэ ногоон хотын жишгийг Улаанбаатар хотоор биш арай өөр газар аваад явчих юм надад илүү ойрхон харагддаг. За баярлалаа. Иргэд бас энэ тухай сонирхолтой ярилцлага өрнөлээ. Чимэд гоо манай нэвтрүүлгийг бас урилгаар оролцож байгаа. Та бол энэ талаар бол нэлээд зүйлийг бидэнд хэлж өгч чадах байхаа. Ер нь нийслэл хот маань ногоон байгууламжтай байгаа юу яг өнөөдөр? Ер нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нийт навч үзэх юм бол одоо нийтийн зориулалттай ногоон байгууламж, тусгай зориулалттай ногоон байгууламж, хязгаарлалтын хэрэгцээний ногоон байгууламж гэсэн 3 өөр ногоон байгууламжаас бүрдээд хотын ногоон байгууламж үүсэх ёстой. Тэгэхээр нийтийн эзэмшил гэдэг мэдээж гудамж тавлаа парк цэцэрлэг, тусгай хэрэгцээний гэдэг нь одоо юуны одоо бүр одоо төмөр замын ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн одоо хамгаалтын зорилт. Хязгаарлалт гэдэг нь одоо сургууль, цэцэрлэг, албан байгууллагын ногоон байгууламжийг хязгаарлалт хэрэгцээний ногоон байгууламж авч үзэж байгаа. Энэ гурав нийлж гад хотын ногоон байгууламж үүсгдэг. Өнөөдөр хотын ногоон байгууламжийн яг нийтийн эзэмшлийн талбай дээр нь одоо тэр сургууль, цэцэрлэг, байгууллага орчмоос ногоон байгууламжтай шүү дээ. Энэ талбайг нь гаргаад тэр ойжуулах ёстой, цэцэлж ёстой, товчлох ёстой тэр талбай түүний дээр нь одоо тэр туулгол, сэлгуулийн дагуух барилдсан хэсгийн ногоон байгууламж, байгалийн зүйлэг ногоон байгуул бас байна. Энүүгийнх нь одоо кавер нь авч үздэг юм хадгалдаг ч юм уу тэр байгаар нь улам нэмэгдүүлж ингэ талбайгаа нэмэгдүүлэх асуудал хотын хэмжээнд шаардлагатай. Гэхдээ манай хот маань дөрвөн уулын дунд нэлээд хязгаарлалт ийм орчин байгаа учраас яг талбайгаар ногоон байгууллагыг нэмээд байна гэдэг бол төдийл нь бас тийм газар багтаа. Мэдээж туулгол, сэлгуулийн дагуу хэцгийн одоо юмнууд байгаа. Ихэнх нь барилгацсан. Ийм учраас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сайжруулах, ногоон орчин үүсгэх, эрүүл ажил тоглох өгсөх бүрдүүл гэж байгаа бол ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх асуудал чухал. Энэ сая профессор нь доктор хэлчлээ. Гэр хороол одоо өнөөдөр 15 мянган га талбай гэр хороол эзэлж байна. Энэ 15 мянган га талбай. Энэ нэг айлын хашааны одоо 40% одоо халцгай шороо байгаа шүү дээ. 40% зүгээр судалгаагаар. Тэгэхээр энэнд одоо энэ бол одоо ингээд хэрвээ нэг айлын хашаанд 10-аас доошгүй мод одоо нэг 5-аас доошгүй том мод 10-аас доошгүй бүцэг тарьчих юм бол мянган га талбайгаар зөвхөн цэцэрлэн талбайгаар нэмэгдэх болцоо. Мянган га. Тэр мянган га гэдэг чинь өнөөдөр сая хүнд хуваах юм бол нэг хүнд одоо бараг 10 м квадрат цэцэрлэн талбай ногдох хэмжээний талбай гараад ирдэг байхгүй юу? Дээр нь сургууль байна, цэцэрлэг байна, албан байгууллага байна. Өнөөдөр манай хот байгуулалтын хууль байгаа. Хот байгуулалтын хууль юу гэж заасан гэхээр нийт талбай нь ерөнхий төлөвөөр гарч байгаа нийт талбай нь 30-аас доошгүй хувийн ногоон байгууламж зам талбай байна гэж заасан байна. Гэтэл манай барьж байгаа нөхдүүд 30% нь шууд машины зам талбай зогсоод хийчихэд ногоон байгууламж хийхгүй байдаг байхгүй юу? Гэтэл 2009 онд стандарт аль биесээр батлагдаж гарсан стандарт. Тэр нь бол нийт талбай 20% нь ногоон байгууламж байна гэдэг аль биесийн стандарт гарсан. Өнөөдөр энэ стандартыг хэрэгжүүлэх ажлыг хот төлөвлөлтийн байгууллага, хот
хот байгуулалт хот төлөвлөлтийн газар мөрдөггүй байх учраас тэр талбаанд хөрч тогжуул цэцэрлэж өгөхгүй зам талбай байгуулаад нэг шугуур баашин бариад байна. Хоёрдугаар баашин дундуур наваачиж одоо хавчуул баашин бариад байхаар чинь ногоон байгууламж байхгүй шүү дээ. Устгаж бариад байна. Ийм учраас одоо манай хотын саяхан бас яасан байла шийдвэр гаргаад нэлээд одоо эзэмшил авчсан, булаагаад авчихсан томоохон цэцэрлэг талбаануудыг буцааж авч байгаа тийм шийдвэр гарсан харагч байна. Энэ бол маш чухал бөгөөд цаашдаа тэр стандартад хүртэл ногоон байгууламж байгаагүй тийм талбай. Жишээ нь одоо нэг өндөр баашин барьж байна. 15 давхар, 20 давхар баашин. Тэнд 1000 хүн амьдарч байна шүү дээ. Тэр 1000 хүн агаарыг бохирдуулагч хүмүүс байхад тэнд ногоон байгууламж байхгүй. 1000 хүнд ноогдох ногоон байгууламж байхгүй тэр гадна талд. Тэгээд тэр 1000 хүн нэгэн л одоо амьсгалдаг агаарыг бохирдуулж муу юм бол тэд нар эсвэл одоо төлбөр төлөх ёстой. Бохирдуулагчийн төлбөрийг. Бохирдуулагчийн төлбөр төлөх ёстой. Эсвэл одоо бусад ямар нэгэн байдлаар одоо тэр ногоон байгууламжийг одоо хүмүүстүүлэхгүй илүү болгох тийм болцоог бүрдүүлэхэд анхаарах ёстой л да. Ер нь бол манай хот байгуулалтын тогтцол цэцэрлэгтийн будганд бол мэдээж хот байгуулалтын шалдаа бий, байгаль цаг ур экологи, энэ чинь хүнд нөхцөл бий, экологийн боловсролын дутуучин бий, хүндрэл байгаа боловч ер нь одоо яг дэлхийн одоо томоохон хотуудын стандарт өгсөн одоо 12-аас 15 м квадрат наазах ногоон байгууламжийг бий болгох шаардлагатай. Одоо энэ хотын сургуулиуд, цэцэрлэгүүд эхний ээлжийн эднэрийн гадаад орчин бол ногоон байх ёстой маа гэдгээр боловроо дарга бит хоёр их санаа нэгтэй байна. Тэгээд энэ дээр ингээд за хичнээн хэмжээний талбай сургуулийн цэцэрлэгийн гадна талд байна. Тэрийг эхлээ гаргаад хараадах юм. Дугатаач би ярьсан. За ингэчгээд боломжтой ногооруулах талбай нь юу вэ? Тэгээд энэ жилээс 13 оноос эхлэе. Энд чинь ногооруулах ажлууд 1 жилийн дотор тариа тарьдаг шиг асуудал биш үү? Энд чинь олон жилийн асуудал. За уучлаарай. Тэгээд энэ дээр уучлаарай. Эндээс бас хүмүүс ярих гэдэг шиг. За магсарж байгаа. Бид нар одоо ногоон хөгжил, ногоон ирээдүйн төлөө ярьж байна. Эхлээд энэ үн цэний тухай ярих хэрэгтэй. Юусе ногоон байгууламжийн үн цэнийг хүн мэддэггүй. Одоо бараг л хуучин социализм үе шиг свободныгаар тариал мод ормол бий болгоно гэсэн ойлголттой. Аймаг орон нутагт ингээ яваад очих дээр ерөөсөө энийг бараг л свободныгаар нийтийн хүчээр ээжин төрийн бос байгуулах хүчээр энэ биш юм. Эхлээд ногоон байгууламжийн үнэ сурах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд тоотогчлолтод одоо тэр мөнгө төлөвлөөд байлаа гэдэг. Энэ нь хайс, зам санал ширээ болсон болоо сүйдэрч болоод дуустдаг байхгүй. Энэний одоо нэг 5-6% ногоон байгууламжид зарцуулагддаг. Тэгэхээр бид нар ногоон байгууламжаа үнэлээ. Ногоон байгууламжид зарцуулах хөрөнгө төлөвлөх ёстой. Одоо ойролцоо хотуудаас жишээд Хотелд Оросын Сибирь хотууд байж байна. Красноярск, Новосибирск, Иркутск нийт хотын төсвийнхээ 60% нь ногоон байгууламжаа зарцуулж байгаа. Тэгэхээр бид нар судалгаа тооцоо хийгээд үзэхэд өнгөрсөн 12 он хүртэл хотын төсвийн 1% хүрэхгүй хувь нь ногоон байгууламж зарцуулж ирсэн. Энд ихтер ямар өндөвж вэ? Бид нар ямар ойлгомжтой ногоон ирээдүй яриад байна гэдгийг эндээс гэж хармаар байна л дээ. Тэгэхээр энийг үнэлээд сүйтгэснийг хариуцлага тооцдог, хийснийг урамшуулдаг, эхлээд ийм тогтолцоонд орох хэрэгтэй. Тэр тарих арга энэ нь бол дараагийн асуудал. Энэ дээр л эхлээд одоо мөнгөө төлбөд сурдаг, үнэлж сурдаг, энэ хүчил төрөгч үйлдвэрлэж байгаа тэр чигээр ногоон байгууламж чинь фабрик шүү дээ. Энэ фабрикийн үнэлэмжинд байхгүй болчиход байгаа. Яагаад үнэлэмжинд байхгүй болсон гэж та үздэг? Энийг ойлгохгүй. Зүгээр л одоо мод тариад бий болоод урах чинь мод одоо өөрөө урах шиг. Одоо өнөөдөр малчин хүн төлөө авах гэж төлөө одоо боожуулаад яадаг үлээ. Тэгэхээр одоо зэтэрлэгчийн хүн модныхаа өрийг түүж аваад тэрийгэ хадгалаад, тэрийгэ тариад, тэрийгэ мод болох гэж 3 жил болж сая одоо нэг суулгах стандартын шаардлага хангаж байгаа. Асар хөдөлмөр зарж байгаа. Энийг одоо тэр болон ойлгохгүй. Зүгээр л одоо баг одоо таньдаг мэддэг улс учраас баг мод өгчих. Зүгээр л одоо бид сууд үнгүйдэн бодоод ш. Гэхдээ ийм тийм биш. Асар хөдөлмөр шингэж байна. Амьд организмтай бид нар хайсаж байна гэдгээ бодохгүй. Мод бол одоо зүгээр нэг догшлтын хавсарт элемент гэдэг ш. Эхлээд мод ургамал цэцэрлэг ярьж байгаа бол мод ургамлаа ярьчаад дараа нь зам талбай хааш аслахаа ярих. Хааш аслахын мэдээ мод тарихынд бол эхэлж ярина л да. Тэр доторх элементүүд догшлтын элементүүдийг дараа нь ярих хэрэгтэй. Мод тарж байгаа хүн бол мэдээж эхлээд хааших хэрэгтэй, ус системээ тавих хэрэгтэй. Тэгжээж бид нар модоор болно. За уучлаарай та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Шууд цэцэрлэг компани захиал Магсарж юу. За баярлалаа. За. Өөрийгөө танилцуулаад тэгээд би энэ ботаникийн хүрээлэнгийн ботаник цэцэрлэгийн эрхлэгч Амин Сүрэн гэдэг хүн байна. За баярлалаа. Тэр эхлээд би нэг жоохон манай хотын ногоон байгууламжийг хийх гэж байгаа ажлаа эхлээд нэг хэдий удаа жоох юм шүүмжлэлт хий. Тэгээд дараагаар нь энийг яаж засах вэ гэдэг талаараа яриа гэж ингэж бодож байна. Тэр манай хотод одоо хийж байгаа ногоон байгууламж бол хүндээ ойртохгүй байна. Хүнээсээ дандаа хол. Жишээлбэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээд ингээд чинь нэг одоо хөл муутай эмээ нэг хүүхэд төрж байгаа хүн тэр цэцэрлэгт очиж чадах уу? Чадахгүй.
Мөрөөдлийн цэцэрлэгээд хаа байсан тэр сонгон хайрхан дүүрэг рүү тийшээ голын цахад аваачаа тарьцсан. Тэр рүү сонгон хайрхан дүүргийн тэр одоо хүмүүс яваад очиж чадахгүй. Чадахгүй. За одоо юу гэж энэ дасганы авааг тэр чигт нь одоо цэцэрлэгч худчих нэг юм. Дандаа хоосон хүндээ ойртож ногоон байгууламжийг хийх ёстой болохоос биш хүнээсээ хол аваачиж ногоон байгууламжийг л хийж болохгүй юм. Манай хүрээлэн энэ 11 онд бол нийслэлийн ногоон байгууламжийн тооллого хийж үзсэн. 2010. Тий. Тэгээд энэ тооллогоор юу гэхээр зэрэг нэг хүнд ноогдож байгаа ногоон байгууламжийн талбай бол 4-5 м квадрат байгаа юм. Тэгэхээр зэрэг эн чинь одоо сая 300 мянган хүнтэй гэж л тооцож байгаа хэрэг шүү дээ. Тэгэхэд бол яг стандартын хэмжээнд хүргье гэвэл одоо сая энэ хотоос зорилт тавиад одоо хэрэгжүүлэх гээд явж байна л да. Энийг сайн. Тэгэхээр энд бол зүгээр яг стандартын жирийн хэмжээнд хүргэвэл нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбай 20-оос 25 м квадрат байж иж сая одоо энэ манай Улаанбаатар хотын 1.3 сая хүнд ногоон байгууламж хангагдах нөхцөл бол бүрэлдэх учиртай юм. За энийг хийхин тулд юу гэхээр зэрэг манайхан одоо хуучны нэгөө сэтгэлгээгээр одоо яаж ийнэ вэхээр энэ бусад одоо орнууд бол яаж хийдэг вэ гэвэл мод үржүүлгийн газар тарьсан модыг хотын ногоон байгууламжид шилжүүлдэг. Манай хүмүүсүүд бол нөгөө хуучин социализмын системийнхаараа уулнаас мод авчирж энэ ногоон байгууламжийг хийж одоо яачих юм шиг нэг хөдөлмөр багахан зараад иххэн шиг нэг юм хийчих гэж ингэж оролдоод байна л да. Тэгэхээр энэ үл биш ээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол одоо манайха одоо энэ хугацаанд бол том одоо модуудыг авчирж энэ хотынхаа хэмжээ зөндөөл тарилаа. Зөндөөл өглөө. За энд юу гэхээр зэрэг энэ технологи буруу баримтлаад байна. Хоёрдугаарт юу гэхээр зэрэг энийг тээвэрлэлт буруу тээвэрлээд байна. Гуравдугаарт тарих аргаан буруу хийгээд байна. Дөрөвдүгээрт нь юу гэхээр эзэмгүй орхичээд. Арчилгаа ерөөсөө байхгүй эзэнгүй орхичоо зүгээр л одоо энэ юу гэж ойлгоод байна вэ гэхээр модыг дээгүүр нь яваал нэг усалчхвал одоо тэгээд болдог юм гэсэн шиг ингэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр энд бол арчилгаа маш их хэрэгцээтэй. Жишээлхэд одоо энэ том модуудыг авчираад ингээд тарьж болно. Энэ бол болохгүй биш. Технологи зөв байвал тарьж болдог. Тэгэхээр энийг одоо хийж хэрэгжүүлэх бол зайлшгүй шаардлагатай байна. За уучлаарай яг нэвтрүүлгийн дараагийн үед бид нар ямар арга зам яаж сайжруулах вэ? Яаж нэмэгдүүлэх талаар ярина. Уучлаарай дараагийнхаа нэвтрүүлгийнхаа дараагийн шатанд оръё. За эрхэм хүндэт үзэгчтэй нэвтрүүлэг маань уламжилж ясаараа манай цахим хаягуудад яг өнөөдрийн яригдж байгаа нийслэлийн ногоон байгууламж гэсэн сэдвээр хүмүүс маш их санал сэтгэлээ үлдээсэн байгаад ингээд мөнхцөл сэтгүүлчтэй холбогдын найруулагчаа. За баярлалаа энэ хүмүүс сэтгүүлчээ. Тэгэхээр ногоон өвч нэвтрүүлгийн цахим хуудсанд за өнөөдрийн байдлаар 21,000 орчим иргэн хандаж лайк дарсан байна. За тэгэхээр бид өнгөрсөн 2 дахь өдрөөс эхлэн за өчигдрөөс гэсэн үг. За нийслэл хотын ногоон бүс талбай яагаад багасаар байна гэж үзэж байна вэ гэсэн санал асуулгыг олон нийтийн дунд явуулсан байгаа. За үүнд бол иргэд хот төлөвлөлт муугаас болоод ногоон байгууламж багасаж байна гэсэн хариултыг хамгийн их хүн сонгосон байна. 1511 хүн одоогийн байдлаар энэ хариултыг сонгосон байна. За тэгэхээр иргэдийн саналыг бас товчлоод хэлэхэд Цэрэнбүү, Уянга за гээд иргэдийн саналуудыг хэлэхэд бол дэд бүтэц муу хотын архитекторуудын гаргасан шийдвэр хаа замбраагүй газар олгосон байдлаас болоод за ногоон байгууламж байхгүй болж байна гэж байна. За дөнгөж сая бас энд Хаавал дүүргийн нутаг дэвсгэр Алтай хотхны урд байх Колонкийн баруун талд байх дунд голын газрыг хиймэл далан хийж хашаалаад доторх бургасуудыг гівч өгөө ботлохсан удахгүй байшин барих байхтаа гэсэн юм иргэний бас одоо мэдээлэл орж ирсэн байна. Тэгэхээр яг түрүүний хэлж байсан одоо олон нийтийн бас шүүмжилж байгаа энэ асуудал одоо иргэн тойрондох газрыг яагаад одоо арчилгаа тортлогоог нь хийдэггүй юм бэ гэсэн энэ нэг хуулийн заалтууд бас байгаа 30% нь одоо мод бут тарих гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ юу н хэрэгжиж гэнэ үү гэдэг асуултыг бас үүнтэй холбоод асууя. За баярлалаа. Мөнхцөл сэтгүүлч нь асуултанд болормоо дараа хариулах ба. Түрүүний хэд хэдэн юмнаас харахад ер нь бол өнгөрсөн жилүүдэд хот тогтчлолтод мөнгө тавьдаг ч гэсэн яг ногоон байгууламжиндаа тавьдаггүй байсан гэ манай хүмүүс түрүү ярьлаа. Тэгээд энэ жилээс бол ер нь хотын даргын мөрийн хөтөлбөрт ч байгаа 13 оны зорилтч байгаа яг ногоон байгууламж дээр бол маш их анхаарал хандуулж байгаа. Энэ дээр бол өнгөрсөн онуудаас иргэдээсээ судалгаа яг энэ талаар санал асуулга аваад нэлээд хэдэн санал асуулга явуулсан үндсэн дээр ногоон байгууламжн дээр түлхүү хөрөнгө оруулалт тавьж байгаа. Дээр нь нийслэлийн захирчийн ажлын алба манайх хот тогтчлолттой нийлээд 200 цэцэрлэгч бэлдсэн. Өчигдрөөс ажилдаа бүгд орж байгаа. 200 ногоон хантаацтан ямар ч байсан мэргэжлийн хүмүүс бэлэн болсон байгаа. Тэгээд
яг одоо хот төлөвлөлтөөр одоо ерөнхий төлөвлөгөөний газар маань бас яг ер нь одоо их тойрог дотроо хот дотроо ямархуу гудамж гэж юу байх хэвээр ногоон байгууламж нь гэж одоо ямар стандарттай ах ингээд одоо ер нь боловсруулагдаад явж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг энэ жилээс ахгуулаад ер нь ногоон байгууламж нь маш өндөр ач холбогдол өгж ажиллаж байгаа. Манай нийслэлийн хувьд бол тэгээд 2016 он хүртэл бол нэг хотын ногоон байгууламжийг 20% хүргэнэ гээд зорилт тавьсан байгаа. Энэ нь бол бидний тооцоогоор яг нэг хүнд оногдох толбоог нэг 10 м квадратт хүргэнэ гэж зорилт тавиад ажиллаж байгаа. Энийхээ хүрээнд бол энэ жил нийслэл нэг эхний ээлжинд энэ жил 4 цэцэрлэг төрөлн буюу 4.5 га талбайг бичил цэцэрлэг төрөлн болгож тогтцуулна. Тэгээд цаашдаа хийх ажлууд дээр бол газрын судалгаа, ногоон байгууламжийн газруудыг чөлөөлөх тал дээр бол бид нар маш идэвхтэй ажиллаж байгаа. Яг манай нөгөө сэтгүүлч мөнгөцөлийн бас энэ нэвтрүүлэгт зориулж хийсэн сурвалжлага бас яг энэ дээр байсан. Та бас яг энэ дээр бас бодтой хангалттай хариулт өгөөгүй л дээ. Ер нь бусдын эзэмшилд орчхоод авч чадахгүй байгаа энэ нөхцөлд ч юм уу ер нь цаашаа та нар ямар хүртэлх арга хэмжээг яаж авах вэ? Ер нь энэ тал дээр бас бодож боловсруулсан шинэ арга зам байна уу? Бид нар бол энэ дээр эхлээд ямар ч байсан хууль зүйн талаас нь бүгдийг судалж байгаа. Тэгээд яг зарим газруудын бол дуудлага худалдаагаар зарцсан учраас тухайн худалдаж авсан эргэн аж ахуйн нэг нөхөрлөө барагдуулж иж буцааж өгнө гэдэг асуудал бас яригдчихэж байгаа. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө газар олголт нь өөрөө ямар нэгэн байдлаар хуульч өртсөн байх юм бол одоо манайхаас бол ямар нэгэн байдлаар нэг чөлөөлөх хэрэгтэй. Тухайн үед шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй л гэдэг саналтай байна. Ер нь сая Чимэдгоо бас хэлсэн шүү дээ. Тэр шинээр баригдаж байгаа барилга байгууламжид тэр ногоон байгууламжийн стандартыг мөрдүүлэхийн тулд та нар бас энэ дэр яг одоо ямар өргөдөө оролцох вэ? Ерөнхийдөө нэг ногоон байгууламжийг тэр зам барилгын тендерээс салах хэрэгтэй гэдэг асуудал бас нэлээд их яригддаг шүү дээ. Яг энэ тал дээр энэ дээр бол бид нар угаасаа тухайн объектын 20% ногоон байгууламж байх хэрэгтэй гэдэг шаардлагыг мөрдөж ажиллах шаардлага сануулгыг бол байгууллагууд руу хөргүүлж байгаа. Дээр нь захирагчийн ажлын албатай хамтраад ер нь яг энэ 20% хүргээд тогтчулсан газруудаа урамшуулъя. Бас тэднэрийг бусдад үлгэр дуурайл болгож одоо хийсэн ажлыг одоо таниулъя гэдэг үднээсээ одоо хэрвээ 20% хүртэл тогтчулсан бол ямар урамшууллын систем байж болох вэ гэж бид нар журам боловсруулад ажиллаж байгаа. Ер нь нэг Чимэдгоо одоо доктор профессоргоо нар бас мэдчихэж байгаа. Экологийн хариуцлага гэдэг бол ногоон хотуудад бол маш өндөр хөв төвшөнд байдаг шүү дээ. Энийг бол мөрдөдөг, хариуцлагааг үлдээдэг, урамшууллын систем ч гэсэн давхар явж байдаг. Тэгэхээр ер нь өнөөдрөөс энэ экологийн хариуцлага гэдэг юмыг тооцоход бидэд юу өгүүлэгдэж байна? Үнэхээр одоо ийм боломж нөхцөлд эрх зүйн нөхцөл ховд байхгүй байгаа юу ер нь? Энэ дээр бол яг манайх нийт ногоон байгууламжаа тооллогжуулаагүй, пассворджуулаагүй, насжилтыг мэдэхгүй учраас одоо яг нөгөө экологийн хариуцлага 100% тооцож чадахгүй байгаа л да. Тэгээ энэ дээр бол манай бас захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцж байгаа мэргэжилтэн манай байгууллагууд нийлээд одоо яг одоо бүх ногоон байгууламжаа насжилтаар нь одоо нөгөө судалгааг нь гаргаад хэрвээ хэдээс дээш одоо олон жил болсон модыг устгуул одоо төлбөр нь бүр өндөр байдаг ч юм уу те энэ хариуцлага дээр илүү өндөр хариуцлага хүлээлгэх талаар бол бас дахиад судлаад энэ жилээс бид нар яг энэ ажлыг шинээр хүлээж авч байгаа учраас маш богино хугацаанд бүх судалгаагаа хийж журмаар шинжилгээд хичээж ажиллаж байгаа. За маш эрчимтэй ажиллаж байгаа юм байна Болормоо даргын. За энэ байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа байгаль хамгаалах сангаас энэ жилээс эхлээд 3 жилийн хугацаатай одоо би Чимэдгоотой санал солилцсон. Хөдөө орон нутгууд, Улаанбаатар хотод бүх нийтийн газар эхний ээлжинд юу байх ёстой гэвэл сумын засаг сахархаа тийм ээ. Чимэдгоо мэдчих. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг энэ дөрвийн орчин бол яг ногоон байх ёстой юм байна. Энэ ажлыг энэ жилээс эхлэе, энэ ажлыг эхлүүлээд ганц ногоон байгууламжийг эхлэнэ гэдэг чинь ганцхан жилийн дотор шийддэг асуудал биш. 3 жилийн хугацаатай энэ уралдааны аяны болцол зарлаа. Болормоо дарга зөвшөөрсөн энийг. Хамтдаа тэгээд 16 он дүгнэ энийг. 3 жилийн хугацаатай сургууль, цэцэрлэг, яасл одоо тэр эмнэлэг энэ дөрвөн орчин ногоон байлгах чадсан байгаа бол үнэхээр үүр болгоод даалгавар болгоод өгч болно энийг. Заавал одоо нэг л урамшуул энэ тэр гэсэн хэлбэрээр биш. Энэ эхний ээлжинд ногоон байх ёстой маа гэхэд аль нэг сумын төв дээр очиход энэ дөрвөн байгууллага харагддаг шүү дээ. Тэгээд энэ дээр бид нар санаачлалтай ажиллаа явуучих юм бол энэ дөрвөн байгууллага жишээлбэл яг энэ ногоон хөгжил, ногоон орчин гэдэг юм аа ингээд лидер тэргүүлэх байгууллага болоо явуучих юм бол энэ их загвар болох юм байна. Үлгэр дуурайл болох юм байна гэдэг. Нийслэлийн боловсролын газартаа бас хамтраад энэ жил бол сургуулиудын донд одоо ямар ч байсан нэг
бага хэмжээний одоо сангийнхаа бололцоогоор нь грант зарлаад санхүүжилт зарлаад одоо юу байх тэмцээн уралдаан тэмцээнд одоо хэн одоо хүүхэд залуучуудыг яаж бас энэ чиглэлээр ногоор уулах вэ гэдэг дээр одоо төсөл уралдаан зарлах гэдэг бид нар бас бэлдээд ажиллаж байгаа. За баярлалаа. Энэ энийг хэрэгжүүлэх арга замыг араа жоохон өөр өнцгөр хараавал дээр багтаж одоо сургуульд явуулах хэрэгтэй. Сургуулийн одоо эрхлэх захирал юу байдгийг ямрын тарихыг танаа орчинд ямар мо зохих. Тэгээ энийг яаж арчлах гэдэг аргачлалыг зааж өгөх нь хамгийн чухал л да. Уралдаан дүгнээ тэжинлэл нараад өгөндөг хэдхэн сургууль мөн цэцэрлэг гайгүй болсон босд нь хоцорчин. Гэхдээ энэ 3 жилийн хугацаанд эдгээр бүр үе шаттай дүгнээд үнэхээр одоо сургуулиар нь доторх тогтчлт хийх гэж байгаа зургийг гаргуулад юу тарих гээд байгаа. Тэгээ наадхаа яаж арчлах, яаж услах гээд байгаа. Хин хариуцж байгаа гэдэг байх ёстой л дээ. Тэгээс уралдаан зарлаа нэг дүгнэхээр нэг асуудал эцсийн үр дүн яаж үлдэх вэ гэхээр явцснууд нь хян тавьж аргачлалын заажгүй зүгээр юм лөө гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр манад бас энэ яг одоо бас яг уучлаарай хүмүүсийг байсан дээр нэг зүйлд бас анхаарлын хандуулъя гэж бодож байна. Яг тэр экологийн боловсрол гэж бид нэр хүүхэд залуучууд гэж байгаа боловч томчууд бид нар бол тэднээс бар нэг их бараг доорл бидлэг ухаантай байгаа шүү дээ. Тэгэхээр манай нэвтрүүлгэнд одоо Чингачук гэдэг нэрээр оролцож байгаа манай Facebook хуудсанд байнга санал хүсэлтэд ирүүлж байдаг. Тэгээд бас энэ урилгаар оролцож байгаа. Та яг өөрөө бол орон сууцнд амьдарч байсан хүн шүү дээ. Гэр хороолол үнэхээр тэр одоо ногоон байгууламж дотор амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмжийг одоо өөртөө бий болгож өөрийнхөө хөдөлмөр олон жилийн хөдөлмөрөөр бий болгож чадсан. Ер нь бас гэр хороолд амьдарч байгаа бусад тэр хүмүүсийг бас уриалахад танд энэ тал дээр бас хэлэх тодорхой санал байгаа болоо уриалга байгаа болоо гэж бодож байна. За баярлалаа. Тийм ээ. Ер нь бол альва ажлыг хийхэд ер нь тэр дотроо ногоон байгууламжийн асуудлыг бид нар ярьж байгаа. Ер нь дээр доор хоёр талаасаа хамтарч ээж үр дүн хүрнэ. Би юу хэлээд байна вэ гэхээр төр засгаас өөрөөр хэлбэл одоо бодлогоор дэмжиж нөгөө талаар иргэдийн оролцоо байх хэрэгтэй. Энэ их чухал асуудал. Хэрвээ иргэд нь ухамсарлаад юм хийх гээд байхад төр нь харахгүй тэрийг дэмжиж өгөхгүй бол сонсохгүй бол юм бүтэхгүй. Мөн адилхан төр нь зөв бодлого явуулаад иргэд нь оролцохгүй байх юм бол бас үр дүн байхгүй. Тэгэхээр би өөрөө иргэн хүний хувьд бас хэлэх үг юу вэ тодорхой санал юу вэ нөхөөр ерөөсөө манай энэ би 2005 оноос хойш энэ асуудлын дээр одоо нэлээд бясалгаж толгоогоо бас нэлээд ажиллуулж исэн хүн байгаа. Өөрөө биеэрээ бол би төглийг байгуулсан. Яг гэр хороол дотор. Болдгийм үү, болдгүй мүү энэ юундаа байдгийг гэдэг үзэх маягаар өөрөө би байгуулад өнөөдөр би Цуслангийн газраас бараг одоо дутхааргүй тийм гоё орчин бүрдүүлсэн учраас их одоо юу гэдгийг итгэлтэйгээр хэлээд байгаа. За миний хэлэх гээд байгаа юм юу вэ нөхөр манай Улаанбаатар чинь өөр их онцлогтой хот юм. Бусад энэ том хот байдаг юм уу ногоон хотуудыг бид юугаа олж хараагүй гэхээр түрүүн профессор доктор сайхан хэллээ. Тэр юу гэвэл бидэнд маш том нөөц байна. Ногоон болгох тэр талбай. Тэгээд 15 мянган квадрат метр 1.5 мянган га гэсэн үг тийм ээ. Ийм том талбай эзэнтэй талбай байгаа. За өмнөх жилүүдийг бид нар ингээд дүгнээд үзээ л та яагаад энэ үр дүнд хүрэхгүйсэн гэхээр иргэдийн оролцоо байхгүйсэн. Иргэд өөрсдөө мэддгүү хашаа хувийн тэр газар чинь эзэнтэй тийм сайхан газар мод ургуулах боломж нь байгаад байхад бид төрөнч хардггүй иргэд сандгүй байсан. Тэгэхээр ийм нэг юм яваад исэн байна. Бидний бас л одоо хуучин сэтгэлгээ гэх юм уу да. Энэ юу гэхээр энэ төрөөс гарч байгаа өмч хөрөнгийг бид нийтийн эзэмшлийн газар л зарцуулна. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн газар л мод тариадээ. Хувийн газар хэрэггүй гэдэг. Гэтэл одоо бүгдээр ингэ бодоод үзээ л да. Доржийн хашаанд тарьсан мод, сайхан ургасан мод нөгөө хөрш дулмаагийнх нь агаарыг хашаан дотор агаарыг цэвэрлэхгүй гэж байхгүй. Яг энэтэй адилхан бид өнөөдөр ялангуяа энэ нөхцөл нь бүрдээд байгаа үед төр засгаас хувийн газар дээр ялангуяа тэр гэр хорооллын нутагт мөнгөө харамлахгүйгээр мөнгөө хайрлахгүйгээр дэмжиж тариулаад өгөх юм бол иргэд энд оролцсон. Би бол тэгж л бодож байна. Маш их баярлалаа. Өөр яг одоо энэ иргэдийн оролцоог дээшлүүлэх, нэмэгдүүлэх тал дээр тодорхой санал хэлэх оролцогчд байна. За уучлаарай тэнд. За сайн байна. За өөрийгөө танилцуулаад. За би нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын мэрэгчлэлтэн ногоон байгууламжийн мэрэгчлэлтийн яалт гэж юм байна. Би нэг энэ дээр бол нэг зүйл хэлмээр байна л да. Одоо иргэдийн мэдлэг муу гэдэг бол үнэхээр үнэн. Одоо яалтчгүй мэдлэг муу үнэн байгаа. Тэгээд энэ дээр бас нэг захирамжийн төсөлтөөр бол ажиллаж байна. Одоогоор дүүрэг хороод бүрт дээр мэрэгжлийн ангийн оюутнуудыг байршуулан мөн одоо мод үржүүлгийн компаниудыг байршуулад
зөвлөгөө болон тий мод суулгацсных нь нөөцөөр хангая гэсэн ийм иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг санаачлаа явж байгаа тий. Энэ бас дэмжигдэх шатанд явж байгаа. Тий. Өөр асуудал байхгүй наа. За баярлалаа. Өөр ямар за артлаас хүмүүс ярих гэж байгаа шиг байна. За өөрийгөө танилцуулаад яриад авчираа. Тэгэхээр сая тэнд ярьлаа сургууль цэцэрлэгүүд одоо эмнэлгүүдийг микрофон асаагаад авчираа уучлаарай. За. Сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг ингээд ихний ээлжинд яана гэж байна. Тэгэхээр энэ ногоон байгууламж хийн гэдэг бол ерөөсөө маш их мөнгө хэрэгтэй. Ерөөсөө мөнгөөр л энэ ажлыг хийн. Тэгэхээр зэрэг энэ сургууль цэцэрлэгүүдийн дунд уралдаан зарлаад ингэнэ гэж тэд нар чинь төсвийн газрууд төсвөөс мөнгө өгөхгүй бол тэд нар эцэг гэхээс нь хэдэн цаас аавн тэрнээс 5 мод энээс 5 мод ингээд гуугаад аавна тэрийг нэг юм тарьсан болно. Тэгэл тэрний дараа нь хин арчлах уу үгүй юу усны мөнгөний хин төлөх үү маш их ус орно шүү дээ мэдээж бордоо орно ус орно тэрийг тэр төсвийн газрууд яаж юу яах вэ те тэр мөнгийг маш сайн тусгаж өгөх хэрэгтэй. За. Нэгдүгээрт тэгжээж эн чинь хооронд нь тэгжээж цэцэрлэгжүүлэлттэй ажлыг хийн. Ер нь таны бодлоор одоо сая одоо гэр хорооллынхных ч юм уу ер нь иргэдийн оролцоог яаж нэмэгдүүлэх хэрэг шаардлагатай? Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бол өөрсдийнх нь тэр орчныг яаж бүрдүүлэх үү гэдэг дээр юу энэ ногоон байгууламжийн ач холбогдлыг маш их сайн ойлгуулах хэрэгтэй. Тийм ээ? Мод ургамлыг яаж нэгдүгээрт ойлгуулах хэрэгтэй, хоёрдугаарт тарьж сургах яаж юу тэр модыг ургуулж тарьж ийн гэдгийг тэд нар бас ойлгуулах хэрэгтэй. Өөрсдийн арчлал. Ер нь ногоон байгууламж ямар ач тустай юм бэ? Бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид бас энэ тухай мэдээллийг авах хүсэлтэй байгаа. Мэдээж ногоон байгууламж бол ногоон фабрик гэж ярьдаг тийм хүчил төрөгчийг гаргадаг, агаарыг цэвэршүүлдэг тийм энэ талаас нь ард иргэдэд энийг сайн ойлгуулах хэрэгтэй байхгүй юу өөрсдөд нь. За баярлалаа. Өөр за Уучлаарай сайн саналуулсан их гой санал энэ нэг бас үзэгчтэй сонсогчмаар санагдлаа тийм. Ногоон байгууламжийн ач тус гэдэг тал дээр бас санал хэлж. Ногоон байгууламж танд мөнгө өгөхгүй ч гэсэн мөнгнөөс бусдыг бол өгч чадна гэдэг тийм сайхан үг. За тэгэхээр энэ бол бас их тавчхан. За та өөрийгөө танилцуулаад. Ногоон төвөл компани захирал Гомбтуя. Би энэ цэцэрлэгжүүлэлт мод үржүүлгийн чиглэлээр Улаанбаатар хотод 20 гаруй жил ажиллаж байна. Тасралтгүй мэргэжлийн хүн. Тэгээ хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гол асуудал бол хамгийн түрүүн хот цэцэрлэгжүүлдэг мод сөгнийхөө суулгацыг үржүүлэгчдийг бид нэр төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Ингээхийн тулд яах ёстой вэ гэхээр хот цэцэрлэгжүүлэлт зориултаа мод сөгний суулгац өргөжүүлж байгаа аж ахуй нэгж иргэдийгээ бид нэр одоо янз татвараас чөлөөлөх энэ цэцэрлэгжүүлэх мод үржүүлэх зорилготой тоног төхөөрөмжийг одоо хөнгөлөлтөд оруулж ирэх мөн манай дээр хүмүүс бүгдээрээ ярьсан энийг би их зөв зүйтэй санал гэж бодож байна. Яагаад гэвэл манай орны 9-9 уур амьсгалтай нөхцөлд мод үржүүлэхэд бол маш олон 3-4 жилийн хугацаа шаарддаг. Ийм учраас маш хурдан үржүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр бид нэр хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх ёстой. Тийм болохоор иргэдтэй болон мод үржүүлэгчтэй хүлэмжийн одоо хөнгөлөлтөд үнээр олгох хэрэгтэй. Мөн түүнээс гадна мод үржүүлж байгаа иргэдийг урамшуул олгох нь бас хамгийн чухал. За баярлалаа. За нэвтрүүлэг дуусах 5 минут дутуу гэж. Ногоон байгууламжийг хийж байгаа энийг тендерээр одоо чинь сая төгрөгнөөс дээш ногоон байгууламжийг хийхэд бол заавал тендер зарладаг хуультай байна шүү дээ. Тэгэхээр нэг ийм жишээ одоо байж байна л да. Өнгөрсөн жил одоо авилгалтай тэмцэх газраас манай хүрээлэнг экспертизээр томилж одоо ногоон байгууламж ард авишийн гудамжинд хийсэн мөн одоо баруун дөрвөн замаас Саброгийн тойрог хүртэл одоо ногоон байгууламж хийсэн газруудыг экспертиз хийж манай хүрээлэн одоо ногоон байгууламжийг үзсэлдэ. Тэгэхэд тэнд одоо сонгон шалгараад одоо орчихсон байж байгаа компаниуд нь бол компьютерийн одоо сэлбэг зардаг, програм зардаг компани, дархны хар төмөргийн үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлдэг компани эдгэргүй шалгарчхаад одоо тэрнийг тарьсан байгаа юм л да. Тарьсан. Тэгээд тарихтаа бол нэг хэсэг одоо тэр хот кино театрын хажуу талд нэг 50 м газар дээр бол тэд нэр их сайхан одоо хашлага одоо хийж байна, одоо мод тарьж байна, амьд хашлагнууд ингээд хийгээд учиргүй их сайхан зүлэгжүүлж байна. Тийм видео бичлэг байна л да. Гэвч юу гэхээр энэ яг хаана хийсэн байна вэ гэд яг бид бол байшингийн ингээ харсан чинь яг хот кино театр ард талд нь харагдаж ирсэн л да. Тэгээ бид нэр тэнд нь очиод үзэхэд бол үнэхээр мод тарьсан байна.
Босод газарт нь бол ерөөсөө юу ч алга байна. Тэгэхээр энд одоо энэ жишээлбэл энэ ард талаар энэ сууж байгаа улсууд бол бүгдээрээ ногоон байгууламж энэ чинь мод тарьдаг яадаг одоо энэ газрууд шүү дээ. Тэгээ энийгээ мэддэг. Тэгэхээр жишээлбэл одоо энэ ийм газрууд энэ одоо нэг гудамжийн чинь ингээд одоо хийя энийг өгөөч гэхэд бол бидэнд ерөөс олддоггүй байхгүй юу? Ерөөс олддоггүй. Тэгээ цаана жинхэнэ хийж байгаа шалгарсан юунууд нь бол ийм байх жишээтэй байгаа юм да. Маш их баяр. Энэ бол үнэхээр бас анхаарах ёстой асуудал. Ерний ногоон байгууламж байх, ногоон орчинд амьдрах эн чинь иргэдийн өөрсдийнх нь асуудал. Тэрнээс байгаль орчны яам нээж асуудал биш, шинжлэх ухаан боловсролын яам нээж асуудал биш. Иргэд өөрсдөө яг өөрсдийнхээ ухамсарт өөр юм хийгээд яг энийг орчиндоо нэг 10 м хавдараад ядаж зүлэгтэй ч юм уу нэг 10 мод тарьждаг ч юм. Ийм юмыг суулгаад өгчих юм бол энэ заавал нэг засгийн газрын том хөтөлбөр төлөвлөгөө зардал мөнгөнд урамшил энэ төр хэрэг байгаа юм. Та юу гэж бодож байгаа юм? Би тэрийг бол ингэж л байна. Энийг ард иргэдийн тархинд хийхийг төрийн бодлоготой зохицуулалтаа хийж өгөхгүй хин энийг тархинд хийж өгөх юм бэ? Гэтэ төрийн бодлого гэдэг чинь иргэдтэй энийг ойлгуулж сурталчилгаа гэдэг чинь төрийн бодлого гэхээр чинь яг шинжлэх ухаан боловсролын яам ч юм уу байгаль орчны яам юу ч хийхгүй байна гэд байгаль орчны яам чинь 127 хүнтэй л алба шүү дээ. Тэгэхээр чинь 2,700,000 хүнд тэр яамны бодлого хүрээд яваад ингээд тусна гэдгээр та өөрөө багш хүн. За уучлаарай. Нэг ийм санал байна. Одоо юу гэхээр зэрэг энэ одоо тарьдаг нэг жоохон мод үржүүлгийн газартай ч гэсэн энэ улсууд бүгдээрээ л одоо санал яриад нь шүү дээ. Энд юу гэхээр зэрэг одоо энэ радио манайх ч маш олон телевизтэй. Телевиз болгон энэ ногоон байгууламжийн талаар хичээл заадаг. Тэгээ хичээл заахтай байна шүү дээ. Үзүүлэхдээ энэ нэвтрүүлгийг үзүүлэхдээ дандаа тарьсан юм үзүүлээд байна. Яг тарьж үзүүлээд. Яг тарьж байгаа энэ хавар тарьж байгаа имийг л ингэж тарьж, ингэж яана гэж сургалтыг ингэж зүлгийн одоо ингэж хийн гээд энэ сургалтыг ерөөсөө энэ өгүүлэгдэж байна гэсэн санааг. Өгүүлэгдээд энэ нэвтрүүлэг дуусгаас өмнө би чимэд гоог нэг авч уучлаарай. Ерөөсөө юм аа. Энэ экологийн боловсролгүй бол юу ч хийхээ мэдэхгүй байгаа хгүй юу? Тэр тогтчих ёстой юм уу, нугааруулах ёстой юм уу, яа тарих юм мэдэхгүй. Үр гэж мэдэхгүй шүү дээ. Моэлны ясчинд үр. Мун тэрийг одоо тарихаар мунс мод ургана гэдгийг эсвэл самар тарихаар хүч мод ургана гэдгийг мэдэхгүй байна. Тийм мэдэхгүй хүн тэр урчнаа ногоон болгоод их сайхан болгох тэгэхэд экологийн боловсрол их баг. Тийм учраас экологжуулах ёстой. Энэ иргэдэн бүр дунд сургуулиас авахулаад хүн болгоны экологийн цэцгэн ярддаг, таньдаг, үргийн зүйдэг, түйдэг, согоовраа түйдэг ч юм уу, тарьдаг ч юм уу ийм мэдлэг. Нэг хоёрдугаар тэр бүхэн чинь одоо би сая гэлдэн шүү дээ. Нийгмийн хариуцлага хүлээх ёстой шүү. Ямар нэгэн байгууллага зүгээр нэг хордуулж бохирдуулж биш. Жишээ нь бодлого бол зөвлөдөө сая гэлээ. Яг 120 хүндээ биш төрийн бодлого бол ерөөсөө шууд хууль болоод гараад хэрэгжээл хотын захиргаа шийдвэр гаргаад хэрэгжүүлэл явдаг тэр механизм тэр дүрм журмаа хэрэгжүүл сурах юм бол бүхэн тэр чинь дагаж сурах ёстой. Тэгэхээр энд манайх нэгэн тэр хүмүн экологжуулах ажил асар их дутагдaltaй байгаа учраас манайх юм хийж чадахгүй байгаамаа. За уучлаарай болормоо дарга нэвтрүүлэг дуусгаас өмнө яг энэ экологийн боловсролыг олгох чиглэлээр та нарт бас бодож төлөвлөж байгаа ажил байна уу? Энд дээр бол бид нар экологийн боловсрол тал дээр бол боловсролын яамлаа бас хамтгаар төлөвлөж байгаа. Яагаад тэгэхээр одоо зүгээр яг мод ургамал тарьж байгаа тэрийг арчилж байгаа нь тухайн мэрэгжлийн байгууллагын юм уу тухайн төрийн болвол заавал хүлээх ёстой үүрэг биш. Энэ дээр бол иргэд өөрсдөө анхаарах ёстой бас тэрийг хуулаад одоо сүйтгэж байгаа хүүхдүүдэд бид нар бас тэрийг тухайн бүр дээр нь хэлж ойлгуулж явах ёстой. 10 жилээс нь ахгүйла тэр боловсролыг л олох ёстой гэдэг дээр бид нар бас санал боловсруулад одоо бас л мэрэгжлийн байгууллагуудаар нь тэрийг дамжуулж хэлэх гээл байж байгаа. За маш их баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчтэй ногоон хөгжил нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар өгөр өндөрлөж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэг нийслэлийн ногоон байгууламж гэсэн сэдвээр ярилцлаа. Гэхдээ мэдээж нийслэлийн ногоон байгууламж гэдэг бол өөрөөр хэлбэл нийслэл хот болгонд байдаг хамгийн гол асуудал юм. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг үзэгч та бүхэн үзэгч та ч гэсэн өөрөө яаж өөрөө ногоон байгууламжийг бий болгох вэ гэдэг дээр бас нэгийг эргэцэл суугаа байхаа гэж бодож байна. Ингээд эх 7 хоногийн энэ дугаараараа эрхэн уулзъя баяртай.